За сайн байцгаана уу? Найзуудаа даваас руу нэ. Өнөөдөр та бүхэндээ нэг сонирхолтой охтуудынхаа, үнэнүүдийнхаа талаар мэдээлэл өгье гэж бодож байна. Манайх 70 үнэтэй, 70 охин маань охтууд маань бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн нэртэй. Нэрээ өгөхдөө гэр бүлийнхаа хүндээ заримдаа нь ярилцсан, заримдаа дийлэнхэд би өөрөө нэрийг өгсөн байгаа. Тэгээд ингээ өхрөө шинждэг. Эхлээд одоо энэ үнэн маань гэхэд одоо 23 онд импортоор Францаас орж ирсэн байгаа. Сая ингээд 2 дахь удаага тугалчихсан байгаа. Тэгээд энэ өөрөө ааш цаана их босс л тоо. Ингээд би энэ өхрийг 95 хоног ажиглаж байгаад босс гэж нэр өгсөн юм байгаа. Тэгээд босс маань одоо жишээлбэл бид нар өхөр болгоныхоо урд дээр ингээд тайлбар байж идэг. Босс 24 оны 9 сарын 10-нд ингээд сая 90 тугал гарсан байна. Тэгээ тугалсан он сар нь байна. Энэ 2 дахь удаагийн тоглолтын жилийн. Тэгээд 10 сарын 1-нд ингээд 2 дахь ороогоо үргэлжсэн байна. Хэлтүүлгээ би өөрөө ичдэг болохоор. За тэгээд үргэлжсэн хугацаа тодорхой учраас хэл авсныг бид нэр шалгацсан учраас ингээд энэ жилийн маань тоглох хугацаа энэ дээрээ байна. Он сар нь ингээд бичсэн байна. За би тэд тоглох үнэ маань эрчимсэн мал ажиллах болвол тоглох үнэний маань он сар ялцчгүй чухал мөн амраах ширгээх хугацаа тодорхой байж үр ашигтай ажиллах хамгийн суур байдаг учраас энэ малынхаа нэр ус код он саруу тугалсан он сар гих мэтчлэн одлон мэдээллийг бид нар хөтлөөд явдаг байгаа. Тэгээд ингээд харах юм бол хажууд нь ашгаа байна, өөдөө байна, далаа байна, тийм ээ. Тэгээ би бол үнэнүүдтэй хамгийн гоё нэрийг олж өгөх сонгож өгөхийг боддог. Зарим тохиолдолд би бүр үнэн маань өвдөд байгаа тохиолдолд би бүр нэрийг солих тохиолдол байдаг. За энэ яагаад тэгэхээр эдгээр ялгаагүй одоо эдгэрийг одоо хүүхдшгээ ер нь бол бид нарыг тижээж байгаа. Манай гэр бүлийг тижээж байгаа учраас эдгээр маань хамгийн чухал биднэрт бол хамгийн чухал хөрөнгө маань хамтрагч маань бизнесийн хамтрагч маань учраас бид нар бизнесийн хамтрагчаа бид нарыг тижээж байгаа энэ том баялгаа эд хөрөнгөө бол хамгийн гоё нэр усаар нь дуудаж би бол хувь хүнийхээ хувьд бол манай гэр бүл нөгөө үгийг айгу чухалчилдаг. Үг бол амтай гэж учдаг учраас хамгийн сайхан нэрийг өгөөд нөгөөтгийгээ тэр нэрээр нь дуудаж ийж энэ хөр маань бид нар үнэн маань бидэнд өндөр ашиг өгнө гэсэн өдөр алганд энэ нэрээр энэ нөхрүүдийгээ дуудаж хахад биднэрт тийм гоё энэ нэрийг ялгарч идэг, үр ашгаа өгч идэг, эрүүл сарвал байж идэг, сүл сайл ихтэй байгаа гэт. Тийм учраас бүхрийн нэр маань нэрүүдээ айгуу чухалчилж их бодож иж өгдөг. Тэгээд сонирхол хэлэхэд бол ундраа гэдэг үнэн байна. Ундраага бол үргэлжлэн ундарж байгаарэ гэд бэлгшээж өгсөн байна. Бас энэ сэргэлэн байна. Сэргэлэн бол ерөөсөө өөр айгуу сэргэлэн. Энэ хүзүүчээ ганцаараа тайлаад гараа авчдаг. Манай үнэнээс хамгийн сэргэлэн байхгүй юу? Тэгээ сэргэлэн гэд нэр өгсөн. Тэгээ сэргэлэн дийлдэхгүй. Гэх мэтчлээ. Янз бүрийн нэртэй дандаа бэлгшээж өгсөн. Эсвэл бол тухайн үнэгээ зан чанарыг харж агаад өгчихсэн тийм сонирхолтой охтууд байна да. За ингээд дараагийн дугаар та бүхэндээ илүү сонирхолтой дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хуваалцах болгоно. Надтай ойрхон байгаарай. Баярлалаа. Баяртай.